Авраг Монкот араар нь шал мордсон. За ингэж урагшаа хүн төрч бол араар нь морчих гэж байна. Аврагчтай. За өнөхөр сайхан чинь боллоо. Эрхэм үзэгч та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүгээр нэвтрүүлэг ээлж дугаараа та бүхэн төлөвлөж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт Аранга аймгийн хайрхан сумын харьяат Монгол улсын залуу начин Уянбаатарын мөн хөрдөн норлон саатаад байна. За начин сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Онд таргаар өгч. Нөө таргаа. За. Бэлтгэл сургууль хэрэг байна. Зөнд. Хийгээл байна да. Энэ үйлчлэгт одоо хүмүүс бас жоохон алдаг оног тиймэрхүү л байх шиг байна тийм. Тийм байх шиг. За ямар ч үсэн ингэж нэвтрүүлгийн маань Ойморт морлон саатсан начинд одоо ингэж наадмаас хойш чин болсноос нь хойш уулзаагүй тэгээд олон түмэн үзэгчдийнхээ өмнөөс нутгийн олонныхоо өмнөөс одоо баяр хүргэе. Одоо тэгээд сайхан цолон төрлөө. За баярлалаа. Ер нь бүх болох анхны дор хөсөл хаанаас төрсөн тийм ээ? Хэн одоо тэр чөлөөтийн секцэнд анх дагуулж явж өгч барилдуулж эхэлж ирсэн? Тэр манай аав л одоо ерөөсөө надад чинь бэлгшээгээд яг нутгийнхаа арслангийн цолыг өгч ирсэн. Юу нэрийг өгч цолыг нэрийг өгч ирсэн. Тэгэл аав маань л ер нь тэгэл хар багаас маань бүх болгоно гэл тэгэл өсвөрийн жоох хүүхдийн барилдаан болсон ч дагуул очино. Намайг нэг 12 3 таахад сум өхийн барилдаан гэд болдог гэсэн хүүхдүүдийн. Такхоо аврахыг ид дэшээ үзчихсэн. Тэгээд сумогийн тэр нэрэмжт барилдаануудаар ч их ирж ирсэн. Тэгжил ер нь бүгд хайртай дуртай болж ирсэн тоо. Аав маань л ер нь. Танаа аав ч өөрөө сайхан бүхэн удамтай хүн. Ер нь хүн ийм сайхан өндөр хандлага төрсөн гэхээр танаа аав бас өөрөө нэлээх биерхүү том хүн байна уу? Манай аав ч ер нь бас биерхүү штэ. Цэрэгтэй хөхтэй хамгийн дээр л зогсож исэн гэдэг ямар ч байсан. Одоо Аранга аймаг бол олон бүхтэй тэгээд тэдний дотроос бол одоо 90-ад оны сүүл үед бол одоо Батэрдэн аврахтаа одоо нэгэн цаг үед барилдаж 5 удаа төрийн наадамд үзүүлсэн мөн хөрдөн гэж одоо хүч дарслангийн нэрийг бол одоо яг өөрт чинь хайрлсан тэгээд ээж авч тийм ээ. Тэг яг мөн хөрдөн арсланг бол одоо 3 дахь үзүүлж арслан болж байх үед нь төрсөн учраас одоо энэ нэрийг хайрлсан гэдэг. Ер нь энэ нэрэндээ одоо хэр бэлгшээлтэй дуртай байдаг уу? Анх ч одоо тэгээд яг намайг төрөх үеэр одоо мөн хөрдөн Батэрдэн л гэж яригддаг байсан. Тэр үеэр аав маань ч бүхэд их дуртай байсан. Тэгээд нутгийнхаа арсланг авраг болчоос авраг болох бах гэж л ер нь бэлгшээж өгч исэн гэж ярьдээ. Жан хүүхэд багт чи гэрийнхэн ч бас арслан гэж дууддаг байсан гэдэг. Тий, аав л арслан гэл сэрэг төрөл арслан сэрээрэл гэдэг гэж бэлгшээдэг байсан. Тэгэл ер нь мэдээ ороход өөрийн ирэхгүй л нэг тийм өөрт нэг тийм бүх болно гэсэн л тийм мэдрэмж ер нь суудсан байсан. Тэгээ мэдрэмж их л ер нь бүх гэхээр л ер нь их ойр л. Миний нэг одоо биений нэг эрэгтэй юм шиг л санагддаг гэсэн. Нэг тэгж хоол юм шиг санагддаг байсан. Ер нь бол тасал болцсон тийм. Хамгийн анх ер нь хэдэн наснда зодог өмсөж үзчихв. За би ч одоо 14 5 таа нэг аймгийн аврахт оролцож ирсэн юм лөө. Танаа аав барилддаг уу? Аав барилдахгүй. Аавын талд чинь бол ихтэй одоо их мундаг барилдаж байсан. Улсууд олон байдаг юм шиг байна лээ тийм ээ. Одоо аавын чинь өвөгийн чинь төрсөн ах нь гэлөө. Одоо улсын наадамд 2 удаа 4 удаа байсан. Манай өвөгийн төрсөн ах нь улсын наадамд 2 удаа 4 удаа бат. 5 унсан санжчэр гэдэг. Тэр хүн одоо ямар солтон хүн байсан юм? Одоо тэр үедээ байсан бол аймгийн арсан цолтол байх байсан бол. Тэгээ бас аавын чинь өвөө нэг л бас даншгийн цолтон хүн байсан гэж. Хөгшчүүлэл ер нь ярьдیں۔ Тэгээд даншгийн начин бадрах гэдэг ер нь жоохон аатай хүн байсан. Наадамд очиж зодоглоход нь зодоглуулахгүй гэвэл төрүүлж чадахгүй бол толгоогоо тавьчаад явна гэдэг. Тэгэж одоо мөрийцэж аарахдаг байсан л хүн байдаг гэсэн гэж ярьдیں۔ шүү дээ. Ээжийн талдаа бас эмээгийн чинь төрсөн ах нь бас улсын начин байдаг юм л ч тийм ээ. Тэгээ манай эмээгийн төрсөн ах нь улсын начин Жаданбаа гэдэг юм байна. 1963 онд 3 аврал болсон хүн гэдэг юм л ч тийм. Яасан гэдэг байна.
Гэрэлт нарны туяа илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөнхөр үржилхийн мэдэл. Бид бүхний ажиллаж завсарлах ирэхгүй өрөндөө хүлээ. Монгол нутгийн хөрсөнд бүрэлдсэн энэ л үнтэрдэн өнөөдрийн Монголыг бүтээлцэж буй өмнө говийн залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрэл мэгээ болон цацардаг юм. Энэ жарны мэдэн байгуулалт түмэн жилийн галголт. Хамт долгоо хувьцаат компани. Багштайгаа хэрхэн очиж байсан та нар? Анх Батбаяр өгчтэйгээ 11 оны намар таарад 12 онд л 12-ны хавар яг багшаа хоёр болж исэн. Тэгээ 12 онд наадам бэлтгэл цуг гараад 12 оныхон өсвөр улсаа ургаар хамт бүх өргөнд ирж бэрэлдэж тэгэл иргэд үндсээ бүх дуртай болж исэн үйл тэр л дээ. Тэгж одоо хоёр харцаг хангардын эрдэнэтэй одоо хангардын намайг би ч эрдэнэтэд өссөн. Тэгээд хангардын чөлөө төхөр барилддаг байжгаад Батбаяр өгчтөр үндсийн бүхөр хичээлж гисэн тий. 2016 онд сумандаа төрүүлж ирсэн. Хайрхан сумандаа. Тий, хайрхан сумандаа. Тэр наадмыг сайхан дурсаж. Одоо ямар хөө очаал тэгээд ямар ч гэсэн нөө улсын наадамд 16 онд улсын наадамд 3 давтсан. Бас ерөнхий сэтгэл зүй маш өндөр болсон байсан л та. Сумын наадам бол надад нэг бодогдохгүй. Очоод ямар ч байсан төрүүлнэ гэдэгтэй. Төрүүлнэ гэдэгтэй бол ерөнхийдөө ихтэй тэгэл очоод яг л сайхан нутагтаа очоод төрүүлсэн. Анх удаага зодгөлсөн нутагтаа. Тэрнээс өмнө бол барилдаж байгаагүй. Тэгээ тэр 16 онд ч бас улсын наадамд бүрвжүү харцгаар 2 давдаг үлээ. Тий, нэг дээр Увс аймгийн хариад улсын орчин Батсуур. 2 дээр бүрвжүү харцгаар тавьсан. 3-ын даванд баяр сайхан. Баяр сайхан цаанд. Тэгээ 4 дээр өсгөө аврах. Тэгээд тэрнээс ч хойш 16 онд тэр жилдээ аймагтаа бас 5 даваад нач мөвчдөг үлээ. Сумын зам улсынхаа даа. Тэгсэн шүү дээ. 16-нд манай сумын наадамд дууссан. 2 өдөр болоод дууссан. Тэгээд аймгийн наадам 22-нд болоод 6 хоног л сумын занцолтой байсан. Тэгэхээр сумын занцолтой тэгээд өөр барилдаанд бол барилж үзээгүй. Үзэх. Тэгээд аймагтаа барилдаа. Тэгээд шууд аймагт. Тэгээд аймгийн начин болсон. Тэгээд аймгийн начин цолтой 19 оны хүртэл явсан тийм ээ. Тэгээд тэр дунд чинь бас аймагт 17 онд бас начин цолоо батлаад. Тэгээд 17 онд 5 давж начин цолоо батлаад 18 онд 5-5 он дээр тунж унаад. Тэгээд 19 онд цэргийн харцаг болоо. 6 сард цэргийн харцаг болоо 7 сард аймаг харцал болсон. Тэр нь жилд 2 цол аваад явд. Нэг цол авахаар ойр хаваад голгож гуудчаад байдаг шиг. Бүхэн өргөнд бол аймаг цэргийн цолтой болон залуу хүүхдүүдийн барилдаан гэж бол олон жил боллоо. Тэгээд тэрэн дотор зөвхөн одоо аймгийн начингуудын барилдаан гэж бол одоо анх 2017 оны үйл болж ирсэн тийм ээ. Тэрэнд бол одоо Уцанглийн Зөрөгтбаатар харцагт 2 үзүр төрөнд хоёлоо үлдэж одоо Зөрөгтбаатар төрүүлж чи үзүрлэж байсан бас сайхан барилдаан болдог тийм ээ. Энд чинь бол бас л их сайн гэсэн л одоо аймгийн ачингууд бүгдээрээ орж барилдаж байгаа. Тэгээд тэр барилдаанд бас нэг сайхан дээгүүр барилдсан цаашдаа ер нь том барилдаануудад амжилттай барилдах бас өмнө их нээж өгсөн болов гэж би боддгийн. Одоо тэр барилдаанд яг аймгийн ачин цолтой барилдаж исэн хүмүүсийг эргээд харахад одоо бүгд л аймгийн арсан цолтой байна л да. Бүгд л бараг шахав. Ганц 2 л аймгийн ачин цолтойгоо байх. Тэгээ бусд нь бол бүгд л цолоо их хөлсөн яг л ийм цолоо авцсан. Тэгээ барилдаж байгаа аймгийн ачин цолтой хүмүүс байсан л да. Одоо бол бас сайн хүмүүстэй яг л үе тэнгийнхэнтэйгээ л барилдаал үзүүлсэн тий. Тэгээ оройн битэр чинь төрүүлчээд гэр-гэрээр баг орог баха. Шууд тэр бас нэг аим яг цагаан сарын сарчны баяр зориулсан барилдаан гэдгээр амар л том л барилдаан болж исэн санагдав. Тэгээд анх удаага зохион байгуулагдж байгаа тий. Тэг бид өөр чинь шууд л барилдаж дуусчаал Батбаяр өгшөнд очиж исэн юм. Тий. Багшил бөөн баяр сууж исэн байж. Багшил тэнд чинь бөөн баяр яг өөрийнх нь хоёр шав үзүр төрөнд үлдсэн гэдэг ч тэр яг багш өнөө хувьд бол сайхан байсан баха. Тэгээд 2019 оны бүх цэргийн наадамд бол олон аймгийн арслан хийж 6 давж гарч ирсэн дээ тийм ээ. Тэр бол одоо бүх
цэргийн наадам гэдэг чинь нэг аймгийнхан барилдахгүй 21 аймгийн одоо улсын цолон зүтгэж яваа, аймаг цэргийн цолон зүтгэж яваа бүхэл сайн гэсэн залуучууд одоо ирж барилддаг. Тэр сайхан наадамд бас шүүгийн дөр хөтөлдөж цол аавна гэдэг бол одоо тийм тэр улгаа аавын хүүд олддгүй уламжуулаа гэж би боддог. Тэгээ тэр нэг сайхан наадмыг нэг иргэд дурсаж. Тэгээ цэргийн наадам гэдэг чинь ер нь шигшмэл яг 256 бүх чансаа өндөр гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрэндээ нэг 6 аймгийн арслангаар 6 таагаад цолоо ахиулсан. Тэрэн дээр нэг бэлгшээлтэй баяртай тийм. Тийм олон сайхан арслангуудыг даваад цолон төрж явах сайхан байсан баг л та. Тэр үед чинь одоо энэ улсын начин тэр жилийн улсын начин болсон шүү дээ. Нөгөө Цэдэн Содном тийм ээ. Тий, тэрэн дөө. Цэдэн Содном уу? Начин амжаарслаа. Цэдэн Содном гэ. Шүгэн дөрөвт. Ер нь тэр хоёр ч нуруу туруулж бас нэлийн их хол зөрхөөргүй бас арамтай сайхан начин. Тэр даваанд ер нь бас нэг сайхан давтсан бол гэж боддог. Тэг бас л тэгэл харамсгал сургамжл юм да. Харамсаад одоо яах вэ? Сургамж тэгээд өөрийгөө хитрхи барьсан. Тэр тийм бах тий. Жаахан зориглоод барилдсан бол тэр үедээ нөө хитрхи одоо төрүүлнэ гэж ч юм уу давна гэдээ ерөөс бодсон. Тэгэхгүй яг мэхээ хийндэ гэж ерөөс бодоогүй. Тэр л алдаа болсон болов. За тэгээд одоо энэ аймгийн арслан гэдэг цолыг бол одоо өөрийн арангадаа бол авгаа Орхон аймагт авсан тийм. Өссөн газараа. Орхон аймгийн наадмыг нэг иргэд сайхан дурсаач одоо тэр үед чинь Цохон аймгийн дуртай ирш гэдэг аймгийн арсланд үзүр төрөнд үлдсэн. За зүйтэй байж. Үлээ активдээ орцоо. Тэнд ер нь хэр хүнд барилдаанууд хийж дээш гарч ирсэн. Тэгэл гайгүй гэдэг. Ер нь тэгээ дээшээгээ л их хүнд байсан да 5-ын даваа 6-гийн даваа гэлээ шүүгрэх чухал даваанууд тэр. Монголын тулгуур төрийн 2228 их Монгол улсын 310 ардын хөлсөмдөг 98 жилийн Орхон аймгийн баяр наадмын хүчит бүхний барилдаанд байрлал шалгуулсан. Арханга аймгийн хайрхан сумын харьяа бүх бүлэгдэлчний бүх оюун наадмын нэрээр аймгийн арслан цолоос байна. Өнгөрсөн зууны наадам бол бас залуу хүний одоо зорж мөрөдөж яваа. Эхний нэг алхам бол одоо мөрөд биелэлээ олж тийм ээ сайхан солны босоо алхлаа. Аранга аймгаас одоо хоёр арслан дөрөв овчоод байна тийм ээ. Хатбаатар арслан, Мөнгөрөдөн арслан, соёлын сайн барилж хоёр арслан. Ер нь наадмын бэлтгэлд энтэй гарсан. Бэлтгэл ер нь хэр сайхан таарч орж ирсэн наадамд. Бэлтгэл өстой сайхан таарсан л гэж бодож байгаа шүү дээ. Сорилго барилдаан дээр бас аятайхан яах вэ? Тэгээд тэг дээш барилдаагүй ч яг хий гэсэн юмаа хийгээд тэгээд барилдсан. Тэг яг намраас наадам хүртлээ барилдсан барилдаан тэгээд бэлтгэлүүдээ бодохоор надад яг хүнээс тутгаар яг бэлтгэл хийгээгүй. Хүнээс тутгаар яг барилдаан бол хийгээгүй. Тэгээд ямар ч сан л бүх юм нь өөртөө сургамж хийх барилдаанаа хийсэн. Тэгээд тэр мэрэндээ сэтгэл хангалуун байсан учраас алдаануудаа ч ер нь мэдчихсэн. Тэгээд наадамд бол ер нь биелээ оролцсон доо. За тэгээд наадмын одоо барилдаанууд бол сайхан болсон. Хоёрын даваанд Уранга аймгийн Зарслан Цэвэр Содномтой таарсан тийм ээ. Бас гэж одоо харьцангуй гайгүй онолт гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол гайгүй. За 3-ын даваанд бол одоо
дархан авраг ус хоёр авраг огчтойгоо таарсан. Тэгээд авраг огч нь даамал. 2229 жилийн Даваачсан гарамган давуулаад сайхан байсан. Багшаараа жилийн он баярнаад даваад өчтөхийн британий 3-ын даваанд Монгол улсын гарагчдын дархан авраг ус хоёр бүхэн амжилт яваад иргэж байна. 1990 оноос хойш одоо тасралтгүй 30 жил бүхийн спортын чин үнэнд зүтгэж байгаа бол дархан авраг ус хоёр дөрвийн углаан дээр Батцааяг харцахтаа таарчаад зөвхөн барилдахад бол одоо та хоёр ч бас нэлийн өндөр нам нуруу бол нэлийн зөрүүтэй байж таарна тийм ээ. Бас тэгтээ Батцааяг харцах чи их үгүй барилдаантай өөрөө хилдэвтэй бүх. Тэгээд ер нь тэр хүнтэй ер нь барилдаад давчаад явж байхад ер нь яг юу бодогдсон юм бэ тийм ээ. Ингээд нэг начны даваанд гарчлаа та гэж бодохоор бас ямар санагддаг юм бэ? Ямар ч сан дөрөв давчлаа хүн ч бас тэгээ нэг сайхан бас нэг начин цол авцсантай ялгаагүй юм шиг бас тайвширдаг юм билээ. Тэгээ би ч бас нэг өөрийгөө их амар яагаагүй маа шун одоо шунж өөрийгөө нэрвтүүлээгүй. Ямар ч сан дөрөв давчлаа сайхан Монгол наадамда хоёр дахь удаага зодглоод нэгэнд нь 3 нэгэнд нь 4 гэдэг ч юм бас тэгээ боломж юм байна гэд өөрийгөө ер нь их тайвшруулж л барилц. Түүнээс бол за одоо 5 давах хэвээр одоо 6 давах хэвээр гэдэг бол хүн яг тэрэн дээрээ л бие барьж өөрийгөө хитрхи яа гэм бэ нэрвтүүлт юм л гэж боддог. Шуудганд хүрдэг штэ. Зүүн талаараа давхар болдог лөө. Яг давцсан юм аа л өөрөө мэдлгүй ийзээс. Түүнээс ушаал яг тэгэхэр нь тэгэндээ ерөөс тооцолсон юм бол байхгүй шүү дээ. Тухайн мэдрэмжээрэл. Сан улсын арцаг Батцая аймгийн орсон Оюнбаатарын Мөнх Эрдэнэ хоёрын барилдаан. Мөнх Эрдэнэ босоод дэвж харагдлаа сая. Яг ямар хөө байдлаас ямар барилдаан болов гэдэг нь одоо харагдах ч байна. Ирүүхийн барилдаан зүүн талаараа зодгсон юм байна. За Мөнх Эрдэнэ толгой зөрүүлээд урд дуур нь одоо ингээд голлоод дайрцсан юм байна. Ингэж их тайван байна гэдэг чинь зүгээр яг бэлтгэл их сайтай байсны шинж юм уу? Эсвэл ер нь өөрийн бас нэг тийм унган төрлөх зан чанарын онцлог байна уу? Яг заримдаа нэг бэлтгэл дутуу үед бол хүн би ч өөрөө бас нэг тийм нэрвтгүй байд. Тэр нь яг бэлтгэл 10 одоо нэг сүүлийн одоо нэг 16 оноос яг багш нарын удирдлаганд ороод яг нэг 4 жилийн 4 үйлрэлтэй өндөр темптэй бэлтгэл хийгээд бэлтгэл сайтай үед бол хүн тэгэж яадаг юм лээ нэрвтдэг юм лээ. Бэлтгэл сайн юм чи одоо зүгээр барилдаан тактикал бодох хэрэгтэй. Тийм яанда гэх юмгүй болчтой. Яанда одоо тэрийг яанда тий. Надад хүч бэр дотондоо гэсэн юм байхгүй болчоор. За одоо тэрнтэй за би тэрнтэй чи яаж барилдах хэрэгтэй вэ гэд яг тэр өөр тактик тал руугаа бодоод ирэхээр хүний нерв бол арай өөр багасдаг баг. Тэгээ бэлтгэл сайтай юм ч одоо би хин дунд хувьд гэж бас өөрийгөө дотор урцлана. Дөрвийн давааны нуграан дээр одоо нэг дээшээ юм уу нэг доошоо зөрсөн бол бас байдал нэлээ өөр гэж чанга бас нэлээ эвгүй чанга учраас одоо таараа Нэг байсан. дээшээ чинь бүрсэхэн зам бэл. Тий. Нэг доошоо болохоор баасангүй харцаа. Тэднэртэй таарсан бол бас одоо тэгэл ялгаа авахгүй л дээ тэгэл. Барилдахаараа л барилдана ялгаа авахгүй. За тэгээд 5-ын даваанд бол одоо олон хүн сэтгэл догтлон хүлээсэн дээ тийм ээ. Тэгсэн нутгийн олон дарангачуудыг л одоо ойр тойрныхын ч бол бүгдээрээ л сэтгэл дөгшин хүлээж ирсэн баг тийм ээ. Тийм баг. Яг эдгээр сайхан залуу авраг амлж аваад барилдсан. Мөнгөн тавраг бол ерөнхийдөө ам аваад их хурдан эргэжлээ шүү дээ. Ерөнхийдөө бас төлөвлөсөн амтай байсан болоо тэр. За аймгияраас Оюнбаатарын Мөнх Эрдэнэ амлчихжээ. Мөнх таврагтай хийсэн барилдаан бол яг олон дүн үзэгч таарсан. Барьц сонгонд төрж барилдсан та хоёр тийм ээ. Тэр үртэл ерөнхийдөө бас гарахад авраг гард энэ тэр одоо завар зөвлөгөө юу гэж хэлсэн. Ямар ч л байсан гарахад бол нэг 100 хутгадаг нь бол хэлсэн. Хутга нь ямар ч сан хутгана гэдэг. Тэгээд ямар ч анхааралтай барилдаарай л гэж багш нар зөвлөсөн дөө. Ямар ч нэг алдаа гаргаж болохгүй. Хайн горилдож болохгүй. Тэгэл нягт ерөөсөө тэгэл ямар ч сан өөрөө төрүүлж мэхийгээгүй. Тэгэл хамгийн эцсийн бариант ерөөс тэгэл давхар ачаал. Араас нь хөвгөл тавсан та. Шат гарчих самгөр нэглэж юм. Жогооч даа. Чи нэг мөрөд гараад мөрөж юм даа шүү. Жогоо доош. Жогоо шиш юм даа шүү. Энэ орох уу? Шиш. За одоо ирэхэд болчих шиг. За авраг Мөнх тараар машаад мордсон. За ингэж урагшаа хөнтөрч болаараа морчих гээд байна. Ахрагчлаа. За анхэр сайхан чинь боллоо. За аврагыг давж Монгол улсын насан цолон төрнө гэдэг бол бас одоо сайхан хэрэг.
Яг одоо тэр аврагыг давчаал тэр нэг туг тойрол явж их ер нь дэвэд явж их мэдрэмж ер нь ямар байдаг юм бэ надад начин болох. Яг давчаал гүйж явахдаа ерөөсөө зөндөл юм бодогт юм л ямар ч сан чадчихлаа. Тэгээ яаж чадв би яаж чадв гэл өөртөө ярьдаг юм байна. Энэ аврагтай барилдахад нэг тийм бие барих ч юм уу хэмнэх бол байсан. Өстө тийм бол байгаагүй шүү дээ. Гараал багш нарын зааснаар ямар ч нэг яг хүнийх нь хийх мэх нь угаасаа ойлгомжтойс учраас бас тэрэндээ хамгаалалт авчиж байгаа. Тэгээд өөрөө бол яг хийдэг мэхээ хийхэд тулд нөхцөлийг гаргах гал ингээл яг барилдааныхаа тактикаа боловсруулаад бас барьцаа сонголцол тий. Биеэл царийнхаа даваа байдлыг ашиглаад байна. Ер нь гэхдээ шоу хаяхад бас нэг яадаг бол гэж хэр бодогдд юм байна тийм ээ шат. Шоу хаяхад бол тэгэл ямар ч миний талаар буучаасаа гэл их удаж байгаа юм чи. Тэгэл нөгөө аврагын талаар бууцсан гэсэн. Тэрний дараач дахиад өөр юм бодож эхэлж байгаа юм чи. За аврагын талаар бууцсан яадаг бол нөгөө хотгоогоо хийдэг бол яадаг бол гэл. Тэрэнд ерөнхийдөө яг нөгөө өөрийнх нь яг дархан ихэнд л бэлддэг юм билээ. Тэрэн дээр нь л ажиллана даа. Тэрэн дээр нь л ажиллана даа гэл. Тэрнээс биш яг одоо тэр нөгөө барьц ихний ялжид барьцаа халыг ч юм уу тий дараагийн одоо би барьцсан гондоо гэсэн тийм бодол орж ирээгүй байх юм шүү. Барьцаа халыг барьцсан салыг гэдэг юм хамгийн түрүүнд орж иж байгаа. Тэр авраг үний чинь тий гар татах чинь гэдэг чинь тэгэл. Тэгэл барьцаа халуулах гэж явцдаа дахиад тэр чинь за одоо тийм их хийн гэдэг амар их юм бодогдож байгаа юм л та. Тэр тактик ерөөсөө. Тэгэхээр нэгэндээ инкер нэгэндээ гэж ерөөсөө. Тэр дунд ч өчнөө бодлогод гэж байгаа. Ер нь бол наадмаар бас тийм дээгүүр амлуулчихна гэж бол ер нь бодоогүй юм шиг байна лээ. Тий. Ерөнхийдөө л нэг доогуур тунчхуулал гэж бодож итэл тэгээ авраг авцсан. Тэр жоохон бас сэтгэл зүйд нөлөөсөн тал ер нь хэр байна. Сэтгэл зүйд би ч нэг тономч гэж нэг бодоогүй юм. Тэгээ би ч бас нэг барилдахад бол би ч өөрөө бас нэг эвгүй барилдаангүй байх гэж өөрөө боддог байхгүй. Тэгээд арайч бас авраг бүр тийм дээгүүр бол авчна гэж боддог. Нэг заа юм уу харцах хавцаа. Хохол гэж бодчихсон. Тэгээ яг зүгээр үеийн арслангууттайгаа тунцсан болвол бас шал өөр л байх байх л та тий. Аврагтай барилдана гэдэг сэтгэл зүгээс. Яг нь ямар ялгаа байх вэ? Тэр одоо тунцсан хүний, амлуулсан хүний хоёрын одоо сэтгэл зүйн байдал яг ямар байд юм бол тэр цолон зүтгэж яваад болов шүү. Энэ жилийн нөхцөл энэ жил бол арай нэг аврах дунчул би ч бас нэг бас харамсах юм бол байхгүй шүү дээ. Тийм учраас өөрийгөө бас тайвшруулсан. Яг барилдааны өмнө за давсан ч ялаа даваагүй ч ялаа. Улсын наадамд 2 дахь яалаа бас ямар ч сан шүүгийн даваанд гарлаа гэд өөрийгөө ерөнхийдөө тайвшруулсан. Тэгээд одоо бол зүгээр нэг давах тухайгаа биш мэхих тухайгаа л бодох хэрэгтэй гэд өөрөө бас бяцлал хийгээд тэрийг нэрвэдэ. Тэгэхээр цол бодож нервдэг байх юм шүү. Тийм нервдэг аврагтай барилдахад бол. Үеийнхэн арслантай барилдсан бол бас яаж сэтгэл зүйтэй барилдах юм бэлээ тий. Тийм тунцсан бол бас эвгүй тий. Тунцсан бол бас хинтээ тундах нь бас ойлгомжгүй. Тийм учраас бас тэр үед яг ямар сэтгэл зүйтэй барилдах байсан тэрийг бол тааж мэдэхгүй л байна. За ингэж урагшаа хүн төрсөн байна авраг мөнхөд. За эндээс бол зүүн талдаа зүтгээд мөнхөрд нь тогссон ушгсан байна. За энэ дээр биеийн шилжүүлээд одоо ингээд дээр нь түрээд дагаад хөөцсөн. Дагаж өгөөд одоо өвдөглүүлсэн байна. Бас л одоо энэ нь бол өөрөө нэг бөхөнчлөө төрөлдааны суурьтай гэж түрүү бас хэлжүүлсэн. Тэрний давуу тал бас нэг талдаа бас харагдлаа ингээд биеийн сулаад дээгүүр шилжиж байгаа юм. За үнэхээр одоо нэг сайхан арал зэцтэй сайхан золтон одоо улсын авраг мөнх хотоор тавлаж Монгол улсын начин зулны болзол хангалаа. Тэгээ ер нь аврагтай барилдахад аврагын барилдаан ер нь бусад бөхчүүдээс ямар онцлогтой юм шиг байна. Яг нэг би ч одоо тэгээд барилдаж эхэлснээс хойш бичлэг барилдаан их үзэн. Яг тэр үед чинь авраг мөнхөд авраг чи яг идэл яг барилддаг байлаа шүү дээ. Тэгээд ерөөсөө миний одоо нүдэнд ингээл дасал болцсон яг тэр үний мэх хийж байгаа. Хаанаас мэх хийдэг. Бүх юм нь ерөөсөө бас надад угаасаа ингээд уншигдсан, танигдсан учраас бас нэг үдлийн амар байсан тий. Түүнээс бол нэг бүр битүү нэг тий мэдэхгүй барилдаан туун гараад төрөл эвгүүл тий. Яг яадгийг мэдэхгүй учраас богинохон зайд ерөөсөө
яг амар хамгаалт авах гэдэг нь ерөөсөө ойлгомжгүй болчихор бас. Юу болчих. Тав давчаал. Манайхан ч яг нэг гэр дотор яг бүгчүүдээ хөрөлдсөн байсан. Тэгэл багш нар руугаа гүүгээ очсон чинь баяр үргэл. Тэгээ яг тэрэн дээр бол нэг яг багш нарын ч юу н ханаагүй байсан баг. За одоо тайвшир суу гээл шууд дээл өмөргөөл. Яг тэр хөлөөр болохгүй тий. Хөлөөр болоогүй. Намайг дахиж нэг цаашаа 6 5 7 давна гэдэг бодолтой байсан баг. Харж байгаа болох тий. Тэгэл дээлээ нөмрөөл нэг борцаагаа аваагаал. Тэгэл дараагийн даванд бэлдсэн дээ. Гэрэлт нарны дуяа илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөн хүргэлжлэхийн адил бид бүхний ажиллаж завсарлах ирэхгүй өрөндөө хүлээ. Монгол нутгийн хөрсөнд бүрэлдсэн энэ л өнгөрдөн өнөөдрийн авлыг бүтээлцэж буй өмнө Монголын залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрлэгээ болон цацардаг юм. Энэ жарны мэдэн байгуулалт Түмэн жилийн галголт 5-7 хувьцаат компани түүхийн ирчлээсийг тайлж яс чанарыг нээж хуучдах аргыг задлав 20 хавар 20 намрын түүхээ ирээдүйн гэрэлд тусгал болгон дэвсэв учрыг олж хожрыг тунгаахыг та мэд өнгөрснөөс улбаалан урагш харан тайшуур өгсүгэ эдүүгээ зариллыг сонорд нүүдэлчин бойдинг тунхаглаж байна. Тэгээ 6-гийн даваан дээр өндөр аврагтай одоо төрөө бүхтэй таарц тий. Авраг амлаад авчихсан. Аймгийн арслан Мустафа гамбалсан Мустафа бол өнгөрсөн жил одоо 4 даваад өнөө жил дахин одоо за бүрэн төгс харсан урдуураа далавчилж татаад дутуудсан сая одоо үзүү статистик үзүүлэлтээс үзэгч таавхан харсан баг. Өмнө одоо хоорондоо нэг удаа таарад үндсэндээ улсын баяр нааданд анх удаага хоёр дахь удаага бол одоо таарч барилдаж байгаа. Тэр барилдаанд бол яг дээ жоохон яарч удаал гэж үзэгч таарсан да. Тэгсэн. Тэрэн дээр бол яарсан. Тэгээд дараа нь л их харамсдаг юм билээ. Яарахгүй ядаж тэгээд нэг золгоод унсан бол бас. Тэгэхэд одоо яас арай жоохон барьц муутай хийсэн үү? Бас давхар хийсэн шүү дээ. Тэг буруу л ерөнхийдөө буруу тооцоолсон. Тэрнээс бол нуруу туруу бас ойролцоо тийм ээ. Яг арга туршлагаараа бол одоо мэдээж хэрэг аваагүй л байх багт олон жилийн өмнө үлдсэн улсад. Тэгээд ер нь бол гарахтаа за тэгэндээ ингэндээ гэсэн ямар нэгэн бас тооцоолол бол байхгүй л гарсан юм. Байхгүй. Ерөнхийдөө өмнө би чинь бас нэг 2 3 тонцсон. Тэгээ ямар ч сэрүүнээ саях надад боломж байгаа ч юм шиг л. Ер нь сэрүүнээ саях боломжтой юм шиг санагдсан. Түнс олгоод бол арай туршлахгүй тохох гэж тооцоос ер нь миний тооцоо. Улс аймгийн давс сумын хэрэг төвснөр хин дэвжээ зэвсэгдэчний 350 дугаар анги гацуурт группийн бүх Монгол улсын арслан бүрэн төгс шинээр Монгол улсын начин цолны болд дангаад байгаа аймгийн арслан Мөнх Эрдэнээр 6 даван шүүгөрлөө. За шинжигний версн дээрээ сонгодоод тэр жигтэн түрээ дайрсан. За бүр алсын хамаагүй л хийж барилдчихдээ Мөнх Эрдэнээс тэгээ хамаагүй барилдснаас л одоо өөртөө бас унаа авчирч явах шиг байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймаг Эрдэнэ сум дугаар 98 улсын начин цол олох тухай оюун эрдэнэ Мөнх Эрдэнэ Аранга аймгийн Хайрхан сумын харьяат алдар спорт бороо бүх бэлэгт дэвжээний бүх зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга
Ер нь улсын наадамд барилдах гээд явж байхад одоо 10-11 болоод явж байхад бэлтгэлээс бууж явах үед ч юм уу ээж автайгаа мэдээж хэрэг одоо холбогддог гэх тийм ээ. Ээж аваа ч одоо орон нутагтай юу? Аавч хоёр одоо Өмнө Говь аймагт ажилладаг. Оо тийм үү. Тий. Тэгэл одоо барилдахын өглөө чинь хамгийн түрүүнд ээж рүүгээ залгана. Ээж бол за сүүгөө өргөж ин да миний хөвгөл. Тэгэл за ээж минь сүүгөө өргөцсөн. Аавтайгаа яриад аа маань сайн барилдаарэ гэж хэлнэ. За тэгэл ер нь болчихж байгаа юм л та. Тэгэл тэр өдрийнхөө тарныг уншуулчихж байгаа. Тэгэл өөрөөр бол нэг хайхтар тэгж тэгэрээ ингээд захаас махаас захаад тийм юм бол нэг сүр болохгүй юу? Анх жоохон байхад чинь ерөөсөө тэгэл бүх юмыг захиж байгаа юм чинь. Бараг л зүгшгэр нэг л. Одоо ч юм бол тэгэл ерөнхийдөө сайн барилдаарэ л гэдэг үг л. Хэлж байгаа юм л та. Бас би төрчлээ. Одоо том багш нар бас ах нарын дэргэд байгаа болохоор тэгээд арай өөр байдаг багт тий. Тэгээ одоо аавынхаа нутагт яваад очиход цол аваад одоо хамгийн түрүүнд одоо нутг руугаа явсан уу ер нь? Тэгсэн би ч 7 сарын 20 гээд шууд нутг руугаа явсан. Нутгийн ард түмэн одоо хайрханчуд яаж хүлээж авч байна гэдэг. Начин болчвол ер нь хүн тэгээ нөгөө нэг яг хамгийн түрүүнд надаар бахархаж байгаа хүмүүс рүүгээ л очихыг хүсдэг юм лээ. Начин болчвол хамгийн түрүүнд аав ээж рүүгээ залгаж байгаа. Жил болгон наадмар ирдэг байсан бохоо. Тэгээд би 19 оноос хойш болиулчаад. Яахан бэ та хоёр өөрсдөө 50 байлга. Та хоёрыг ингээд догдлоод хүрээд ирэхээр би бас дагаа догдолцоод байна гэд. Тэгээ 19 оноос битээ иржээ. Зүгээр сайхан өөрсдөө 50 байж байвал би ч 50 байх гэдэг. Тэгээд ерөнхийдөө хоёр талд аав ээж маань одоо ажиллаж байгаа нутаг орныхоо уул усандаа сүүгөө өргөөл тэгжил нааддаг болсон тоо. Тэгээд яг начин болсны оройн аав ээжтэй ярьчаад яг ярихад нэг Өмнө Говьсаа гарч ийн гэд. Машинтай тэгээд шинжэнгөө төхөд маргааш нь өдөр нь үрчиж ирсэн. Тэгэл бөөн хөөрөлж байгаа юм чи. Тэгээд гэртээ нэг 7 хонс юм уу. Тэгэл 7 сарын 20 гээд бас цол авчихаар бас гэрээр чи их хөл болд юм лээ. Их багт одоо тийм. Тий найз нөхөд ойр дотны хүмүүс чинь би чи мэдэхгүй. Тэгэл нэг 7 хоног гэртээ хүмүүстэйгээ сайхан баяр өрөө хуваалцчаад нутг руугаа явсан да. Нутагтаа очиж нутгийнхаа хүмүүстэй сайхан баяр өрөө хуваалцаад тэд нар маань ч их хүлээсэн бол та. Бүр наан сумын төвөөс нэг 40 км-ийн наан нэг даваан дээр тосож аваал. Одоо би ч өөрөө залуу хүн тэгээд нутгийн нөгөө нэг ах эгч нар чинь бүгдээрээ сайхан ширээцсэн. Тэгээ нөгөө хөгшөө хүмүүс чинь дээшээ суу гэж тэгээд гарч. Хүн бас тэрэгэн дэр үедээ за дээшээ сууж болох юм болов болохгүй юм болов гэж ерөөс юу илээ гэл. Тэгэл дээшээ чинь нэг манай сумын засаг дарга марах чинь тэгэл дээшээ суу гэл. Тэр чинь бас дээшээ сайхан юм бил. Нутг орны хүмүүс хүлээг авахар. Тэр одоо Арангаа аймгийн хайрхан сумаас бол улсын даяан аврах шимэн төвчөр Аатлал усан жамт суугаас болов гэд авраг арслангууд төрж гарсан байдаг тийм ээ. Тэгээд одоо бол тэр хайрхан сумын их алдар цуутай олон бөхчүүд эс. Жаахан бүдгэрх маягтай. Нэг хэсэг тэдний амжилтууд үлдсэндээ одоо тэгээд хоошо бүхэлдэх гээд асарчлалт тийм ээ. Тэгээд одоо яг одоо чиний үе дээр ирээд сайхан залгаа тэр улсуудын амжилтыг одоо үргэлжлүүлээд ингэж явж байна. Тэр нутаг орны сайхан бөхчүүдийн тухай ер нь одоо аав ээжээс нутаг орныхоос ер нь хэр дуулж сонсч юу? Одоо тэгээд манай хайрхан ч одоо улсын цолтон 70 хэдэн жил үлээ. 70 жил бол тасарсан гэж байна. Тасарсан. Аймаг арслан надад намайг аймаг арслан болчиход ирэхэд 30 жилийн дараа аймаг арслан боллоо гэж хэлсэн. Тэр ер нь жоохон нэлээд тасарсан л. Үед л одоо ингэж цолоо авч тий. Чи ч одоо 12 дахь улсын цолтон байна. Тий, би одоо 12 дахь улсын цолтон гэж болж байна. Нэг аврагтай, 2 арслантай, 1 заантай, хэдэн начинтай гэдэг. Тэгэж одоо 7 начин, 8 начин. Би одоо 8 дахь начин бол. Тий, би 8 дахь начин. Улсын начин одоо хөхөө 50-тай сүүлийн банзрагч тэр гэдэг үг үү тий. Хайрхан сум бас сайхан нутаг шүү тийм ээ. Одоо Хөнөн гол гэж сайхан голын
одоо хөвөн дээр сумын төвд байдаг нутгийнхаа шүтэн болсон хайрханаар нэрэтсэн юм сайхан нутаг байдаг. Нутгийнхаа тухай сайхан дурсвал. Манай сумын төвч одоо сайхан хүнүүн голынхоо ирэг дээр байдаг ойрхон. Тэгээд яг тэндээ хайрхан уул гээд бидний одоо шүтэж явдаг. Үг дээдс шүтэж ирсэн уул байгаа. Одоо манай яг үг дээдсийн одоо өвөгийн амьдарч исэн аав юм тоглож өссөн газар гээд 60-та баг гээд ерөнхийдөө онгон тэгшин байгальтай ан амт ихтэй тийм газар байдаг. Үнэн голч одоо дээр үедээ загастай их сайхан өргөн сайхан гол байсан гэж ярьдээ. Одоо яаж байна? Одоо ерөнхийдөө нэг гол ус мөрөнч одоо ширгээд байгаль нэг жоохон нөхцөл байдал жоо юу болж байна л та. Тэгээд загас махс нь одоо хануу гол руугаа явцсан тий. Хүннүү хануу хоёр ч одоо хайрхны нутагт очиж нийлж байгаа шүү дээ. Хүннүү хануу хөрөн бэлчэр гэж. Тий. Тэгээ яг би бол багадаа бас хайрхан сумаар очдог байсан л да. Хамгийн сүүлд 2004 онд үл үү хайрхан сумын 80 жилийн очиж болдог. Тэнд би нэг хатаага нэг наадамд очиж байсан. Тэрнээс хойш бол одоо хайрхан сумаар очисонгүй. Тэгээд багадаа очдог байхад тэр хайрхны урдуур хүннүүн голчийг сэлэлзэл том урсдаг байсан. Тэгээ яг манайх бол нарийн ярил одоо хоёулаа ч нэг голын хоёр гэж хэлчихэд болохоор юм байна. Яагаад гэж нөхөр хүннүүн голч нь өөрөө их тамир сумын одоо тэр Бугтоогийн нутгаас Бараан бургасны их гэж одоо тэндээс их авдаг. Тий. Тэгээд одоо манайх одоо тэр яг их авдаг газар нь бол миний ээж аавын нутаг. Одоо зовсож өвлж намарч зааварчдаг. Яг нутаг нь байдаг. Тэгээд доошоо уруудаад одоо манай хүннүүн голч нь тэр хайрхан Эрдэнэ мандлын нутгаар дайраад хайрхан сумын нутгаар урсаад одоо тэр доор очиж хануун голтой нийлж байгаа. Тэгээ бидний багт ч бас тэр ихэн дээрээ загастал байдаг байсан шүү. Сайхан нутаг. Хүннүү хануу хоёр ч одоо ер нь бол Эртнээсээ тэр их хүн гүрний яг тэр хаад язгууртнууд нутгалж исэн тийм л нутаг юм билээ л да. Одоо хүннүү ханууга хоёр голын тэр дунд Бугтын нуруу гэж том нуруу байдаг. Тэндээс ч одоо тэр гол модны булшгээл Бугтын нурууны араас одоо энэ археологч Эрдэнэбаатар доктор энтрийн гаргаад байгаа. Тэр айхтар хүннүүгийн хаадын булш онхны тэр ховор нандин олдуур ч одоо энэ хоёр голын яг сав газараас олж байгаа шүү дээ. Тий одоо яг олдж байгаа олдуураа бодвол байгалийн ховор бүр эртний тийм үүсэж байгаа тийм олдурууд их олдож байгаа л гэдэг юм лээ. Саяхнаас олдсон тий. Тийм ялч явахгүй эртнээс одоо урагшаага ур зүг рүүгээ бол үлзийт гэдэг ойрхон байгаа тий. Би ч одоо наадмын өмнө нэг 6 сарын 10-д гаргаад манай нутгийн хайрхан уулын овоо тахтын угс тэр үеэр тэгээд Улаанбаатараас яг нар зүвт хойрдیں۔ Хайрхан ууландаа очиж мөрөгчөөд наашаага ээжийнхаа нутаг сайхан ууландаа мөрөгчөөд тэгээд өссөн газар Эрдэнэ дотод Баян өндөр хайрхандаа сайхан мөрөгч залбирчаал тэгээл хот руугаа яг ингээл нар зүвт хойрол орд ирдэг тий. Сайхан тий. Тэгээл наадамд ер нь хэрэгтэй. Бөхчүүд бол одоо өөрийнхөө хийдэг мэхээрээ юм уу нутаг орноороо юм уу өөрийнхөө биеийн хэлбэр галбираар юм уу ямар нэгэн байдлаар одоо тэгэж нэг хүмүүст алдаршиж ямар нэгэн нэр гоншин зүүж одоо үлдсэн байдаг л да тийм ээ. Тийм бөхчүүд ч одоо олон байдаг. Өөрийнхөө хувьд бол одоо ингээд сайхан өндөр нуруутай бөхчүүд дотор их сайхан хангаар төрчихсөн. Тэгээд сүүлийн үед хүмүүс өндөр мөнх эрдэнэ л гэж ярьдаг болсон юм. Тий одоо миний хооч юм уу тэгэл бас нэг нэрний урд явдаг нэрүүд өндөр гэдэг нь л нэрлэж чаддаг л да. Өндөр мөнх эрдэнэ л. Өндөр гэдэг чинь бас сайхан шүү дээ тийм ээ. Олон юмны бэлэгдэл болсон. Зүгээр биеийн өндрөөс гадна одоо тэр хөрөх сул тийм өндөрч байх юм билүү тийм ээ. Түмэн олонний амны шиг бас сайхан шүү дээ. Бүх хүн бол өөрийнхөө бие бэлтрийн онцлог тохирсон сайхан мэхийг хийдэг тийм ээ. Одоо өсгөө авраг гэхэд бол одоо өсчин ч өндөр юм сайхан хангаар хүн. Өсгөө авраг бол сайхан давуулж уйддаг, морддог. Одоо эдгээр залуудаа бол бүр олон төрлийн мэхтэйж байсан тийм ээ. Ер нь өөрийн чинь хувьд яг энэ сайхан араамд тохирсон ер нь ямар мэхийг илүү сайхан сурахыг боддог тийм ээ. Одоо бол яг сайхан барьцнаас мордж байгаа л харагддаг. Янз янзын мэх хийжлэг харагддаг. Одоо ер нь яг өндөр хүнд онцлогтой мэхүүдээр авраг огш маань ингээд өндөр сайхан цол авлаа тий. Тэгэхээр яг л тэр авраг огшийнхаа хийж байгаа цол авж байгаа барилдаанд гаргаж байгаа бүх мэхнүүдийг сурчод надад одоо давуу тал бүх давуу талыг өгөх юм болов.
гэж бодож байна да. Скавраг ер нь өөрийнхөө хийдэг байсан тэр сайхан мехнүүдээс барилдааныхаа арга барилаас ер нь хэр зааж байна. Тэгэл өдөр тутамдаа бэлтгэл дээр бүгдэнд нь л ер нь яг өөрт ойр байдаг юм уу? Заахад ч ойр тий. Яг сурах үнэнч би өөрөө өндөр ойр гэл. Тэгэл надад л яг өөрийнхөө мөхийг бол бүгдийг л заадаг та. Ер нь хэр сурж байна? Тэг мэхийн тэгэл нэг мэх заавал тэрийн арга барил бүгднтэй нь сурахыг хичээж байна. Байрлал тийм ээ. Тий. Ер нь одоо дор хаяж бүх нэг мехийг одоо хэдэн мянга давтаж байж одоо гарчдаг гэдэг тий. Ер нь мэх хэр давтдаг вэ? За одоо яг барилдаан дээр хүнд авж байгаа бүх мехээ бол би чинь яг өөртөө бүр дасал болох төлөө давтцсан байгаа. Тэгэл тийм учраас л өөрөө мэдлгүй ер нь мэх ордог тоо. Одоо бол яг ямар мэх голчилж хийж байна? Одоо бол яг давууж үйдэ мордоо гэл. Яг үндсэн мехнүүдэд давтчих та. Яг эднэрийг хийхэд бол өөрийн бие бэлтрийн онцлог сайхан тохирдог баг тийм. Яг л сайхан тохирно. Одоо би чи хөл аваад л тааш тий. Яг сайхан хансан барьцсандаа үрж байгаад мордоод тавьчихад ирнэ тэгээд. Ер нь одоо хүний тийм нэг эвгүй одоо санамсаргүй мэхэнд их чангунж исэн. Санаанаас гардгүй их нэг эвгүй унсан барилдаанууд ер нь хэр байна. Тэгээ би чи нэг манай Увс аймгийн нэг аймгийн арслан өргөл болд гэдэг. Өмсдөг тий. Тий өмсдөг. Тэрэнд нэг би ч ер нь өмсүүлж баг унж үзээгүй байхгүй. Тэгэл тэрэнд л нэг одоо за өмсдгийг шүү гээл манайд хилээл гаргасан. Тэр өмсүүлэхгүй гэж бодож байгаа мөртлөө өмсүүлээл унж ирсэг. Тэр л ер санаанаас гардаг. Тэр хүн бол одоо хүссэн ч хийдэг, хүсээгүй ч хийдэг, өндөр хүнд ч хийдэг, намхан хүн ч тий. Би ч мэдээд байгаа мөртлөө унсан тэгэл. Тэрийг л ер нь боддог юм даа. Мартдаг. Тэр одоо ямар ч хүнд хийж ийм гэхээр өөрөө маш сайн давтсны хүчнэл тийг сайн тэр бол жинхэнэ өөрийнх нь л унган дархан их гэдэг л болсон баг л та. Би ч одоо 15 оны номер 15 онд би Эрдэнэ мандал сумын ой болсон. Тэрэн дээр 25 онд унчаад нэг бүхийн байга авдаг шүү дээ. Нэгийн давааных байг. Тэгсэн чинь нэг давсан бүхэд удам гэдэг нэг ном бэлгэлж одоо нэг давсан бүхчүүдэд өгчсэн. Бадамгаар өвч юм битсэн. Тий. Тэрийг нэгийн даваанд давсан бүхэд нэг даваад хоёр дээр унсан бүхчүүд өгжсэн. Тэрийг болохоор манай одоо ихч манай компани захирал наран гэрэл ихчээг тэр нэг ажлыг хариуцж аваад юуг өгжсэн байхгүй. Тэгэхэд л яг надаар яг би очи гар үсэг зурхаж чахт чи хаанхаа хөхтөө яасан сайхан хөхтөө гэд яг тэгж асуужсан баг яг тэр үед. Тэгээ би тэр үед би чи хайрхных гэд хэлчихэд номоо авчаад явсан. Тэгэл наадам дуусаад намар нь болоод нэг өдөр багш залгадیں۔ Тэр өгш. За юу байна? Бэлтгэл сургуультан сайн уу гэд. Аа сайн. За хоёулаа барилдах компанитай болсон гэдэг. Тэгэхээр тийм үү гэх тэр үуч бас юм компани гэдэг чи тий дэмжиж туслах хүн гэдэг чинь хол санагдчихсэн. Ерөөс тийм юмтай яг ойрын хугацаанд яг тэр үедээ бол болно гэж ерөөсө бодоогүй юм чинь. Юу залуу бүх тий. Тэгэл яг 15 оны намар чи Улаанбаатар хотод хүрээд ир. Манай ихч чамайг дэмжинэ гэж ингээд багш маань тэгж над руу залгаж ирсэн. Тэгэл анх наран гэрэлэгчтэйгээ уулзчихсан та. Тэгээ наран гэрэлэгч маань надад яг бэлтгэл хийхэд зөөр юу бүх юм чи ханганаа санаа зовхоргүй болгоно гэд Улаанбаатар хотод чи ирж бэлтгэл хийгээд хэлсэн. Тэгээ надад нэг амьдрах байр. Тэгээ цалин мөнгө. Тэгэл бүх юм өгсөн дөө. Тэгээд дараа нь манай хайрхан сумын яриад Эсэрдэн ах маань намайг одоо нутгаас минь сумаас минь сайн бүх төрхнө гэд урамшуулад дахиад компани дээр мөн одоо барилдуулахар болоод. Би ч одоо бас дөнгөж аймгийн начин цолтой
нутгийнхаа анхаар нутгийнхаа ихчээр сайхан дэмжүүлээд 2-2 газраас сайхан юу тий надад бас тэр үедээ тэгээд их л хүний итгэл ирж байгаа юм байна да гэд их том хариуцлага ирсэн дээ. Тэгээд наран гэрэл ихчээ маань захирлын маань өгсөн байр болохоор бүх үүрэг нь урдталт. Яг урдталт нөхгүй. Тэгээд би чи яг нэг 15 оны намар тэр байр руугаа нүүж ороод ерөөсө тэр намраас 16 оны наад мөртлөө би ч нэг цолгүй. Тэгэл бүх өөргөөрөө цүнхүү үрэл ордог. Тэгэл багтах ч багтахгүй ч ямар ч бүхөө үзчихэл 1-5-аас 8-5 хүртэл үзчихэл гардаг. Яг нэг тийм хөвшмөл болцсон. Тэр нь надад бас амар их давуу тал өгсөн баг. Бүх үзнэ гэдэг чинь бол ерөөсөө муухан бэлтгэлээс бас илүү хэрэгтэй зүйл. Бэс би юм байгаа угаасаа. За тэгээд одоо 15 16 оноос намайг өдөө зэрэгтэй тусалж дэмжиж одоо юу дутуу байна бүгдийг гүйцээж те надад итгэлээ өгж өдөө зэрэгтэй тултал маань дэмжиж тусалж байгаа Эрдэнэ ах наран гэрэл өгч хоёрт одоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Ер нь их спортоор хичээллэхийн яг давуу тал нь одоо юу байдаг болоо тэр хүмүүс энэ залуучуудыг ингэж чөлөөчөдөөгөр их спортоор хичээллээч гэж ингэж одоо шахаж шаардаад байт юм бэл тийм ээ. Чиний одоо энэ үндэсний бүхэд одоо ингэж начин болоо цол аваад амжилт үзүүлээд явхад энэ чөлөөт бүхийн одоо үүргээр ойл ер нь хэр байдаг гэж боддог. Тэг их спорт ч юм бол хүнд маш их давуу тал өгнө л дөө. Хурд хүч тесрэлт өгнө. Тэгээд одоо тэр чөлөөт хөрөл дэвжин дээр механик гүйцэтгэл сайтай мэх тавтж байгаа. Тэгээ уян хатан чанар маш их өндөр болно. Чөлөөт хөр барилдаад одоо тэр жил залуучуудын улсын шгшээ багт одоо дасгал сургууль хийгээд хөгөдөд очсон та нар бэлтгэлд гарч байсан тийм ээ. Тий. Өөр Монголын хөх хотод хоёлоо одоо тэр 2017 оны намар ухаан анх тэнд танилцчихсэн. Тэгс. Тэгээ тэр жилээ одоо тэнд бэлтгэл хийж байгаад ирээд өвлөний улсын аврагтаа ороод мөнгө медаль зүүсэн байсан. Тэгээд ер нь тэр урд хийсэн бэлтгэл ер нь их сайхан үр нөлөө өгсөн гэж боддог юм. Тэгээ олон сайхан тэмцээ үзсэн. Гол нь тэгээд тэрэн дээрээс туршлага их суусан да. Тэгээ одоо миний жин манай чөлөөт хөгчм болохоор 125 кг-аар хязгаарлагддаг. Хамгийн дээд чинь. Хамгийн дээд чинь. Тэгээ миний жин одоо 135 болцсон. Тэгээд одоо 10 кг хасч ороход бас үр дүн цаашаа барилдахад муугар нөлөөлнөс хүн жин их хасгаар. Тэгээд ерөнхийдөө болж байгаа доо. Тэгээ одоо ер нь бол чөлөөтийн бэлтгэлээр ихтэй бас яг хэдүүгээр тэмцээн уралдаанд орохгүй ч гэсэн ер нь хийх үү? Тэгээ одоо чөлөөтийн бэлтгэлээ бол өстө тасралтгүй. Үндэсний бүхний бэлтгэл хүчний бэлтгэлтэйгээ хослуулж заавал хийж явах хэрэгтэй. Тэр нь бол уян хатан чанар нэг яг суур юм алдна л та. Гэрэлт нарны дуяа илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөн хүрэлжлэхийн мэдэл. Бид бүхний ажиллаж завсарлах ирэхгүй өрөндөө хүлээ. Монгол нутгийн хөрсөнд бүрэлдсэн энэ л өнгөрдөн өнөөдрийн өвлийг бүтээлцэж буй өмнө говийн залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрэл бие болон цацардаг. Энэ жарны мэдэн байгуулалт өмнө жилийн галголт 5 хувьцаат компани түүхийн ирчлээсийг тайлж яс чанарыг нээж хуучдах аргыг задлав 20 хавар 20 намрын түүхээ ирээдүйн гэрэлд тусгал болгон дэвсэв учрыг олж хожрыг тунгаахыг та мэд өнгөрснөөс ул баалан урагш харан тайшуур өгсүгэ эдүүгээ зариллыг сонорд нүүдэлчин бойдинг тунхаглаж байна. Ер нь тэр бүхчүүдийн ёс жаяг ер нь тэр ёс чудаг гэдэг юм одоо нутгийн
одоо багш нараас ах нараас ер нь хэр сурч байна? Бүгднгээс нь лото тэгээд би чинь 16 лотод бол бүхэлдэх төвжин дээр ирэхэд чинь тэгээд Санжаадан Бавраг хүрдэг орслон гэл яг л нөгөө эд яг ингээд нөө зургтны сан сардаг гэсэн хүмүүсээ нүүр тулаад ирсэн. Өөдөөс нь ярьж чадахгүй тэгэл баг. Тэрэн дээр л яг нөгөө нэг хүндлэх ёс. Тэг яг тэдний зааж зөвлөж байгаа юм шууд л хурж байгаа юм л та. Ер нь одоо их үлгэр авдаг бүх юм. Би ч одоо өсгөө 2 аврах гişээс л үлгэр авдаг юм та. Аврах багш өөрөө бас та нарт одоо хийх гэж их л олон зүйлийг хэлдэг байлгүй тийм ээ. Одоо бас нэг үнэхээр нэг тэр хүний хийсэн зүйлийг ямагт баримталж явдаг одоо ямар тийм зүйл байна. Ер нь тэгээд одоо бүхний яг нэг нүмжигтэй одоо тийм сууртай зангал тэр үнс их олж хардаг та. Ноён нуруу тийм. Ноён нуруу. Яг л сайхан тэр хүн А гэж үл А гэж явж ивэл тэгэл зөвөл явж ийн л гэсэн үг л дээ. Яг л бүх хүний ёс чудгаараа явж ийн л гэсэн үг. Гэж боддоо шүү дээ. За тэгээд мөндөгөөр нэвтрүүлэг маань ерөнхийдөө өндөрлөлтөд шаандж байна. Одоо гээд бит хоёрын ярилцлага бас сар шинийн өдрүүдээр Монголын ард түмэндээ хөрөндөө гээд нутгийнхаа ард түмэнд монголчуудаа нэг сайхан мэдчилгээ өргөхгүй. Тэгээ Монгол түмэндээ ирж байгаа өхөр жилдээ COVID-19 цар тахалгүй өвчин зовлонгүй илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байхын хөрөлийг төвшүүлье да. За тэр ирэл отор сайхан орших болтгоо. За тэгээд одоо өндөгөө яриа нэвтрүүлэг маань ер нь ингээд өндөрлөх гэж байна. Тэгээд начиндаа бас нэг дурсгалын зүйл гадруулъя гэж би нэг уншаад өгчээ. За Монгол улсын начин мөнх хөлтөнд байна. Монгол бүхийн үлзийд турган дэвжээнд олон жил баяр наадмын маг нагуулж өрөвгүй мэт босоо явахын ерөөл өргөё. Хан уулын ард хайрхан уулчин түшнэ. Хүн зооны ухаанд хүнүүн голчин сэлгэнэ гэж. За. Үлээ өгөө та. За.